Улсын их хурл гарцлан намын бүлэг 2 дугаар сарын 6-ны өдрийн бүлгийн ээлж туралдаанаа хийж дуусглаа. За өнөөдөр бид нар бараг 11 асуудал хэлцэж төлөвлөсөн. Тэгээд энэ асуудлуудаа үндсэнд нь хэлцэж дуусглаа. За эхний асуудал бол засгийн газарт зарим эрх олох тухай хуулийн төсөл байсан. Энэ нь юу гэхээр зэрэг цалин тэтгэврийг хугацаанаас өмнө нэмэхтэй холбогдуулж шинээр нэмэлт 172 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай. Тэгээд энийг энэ жилийнхаа төсвийн цалингийнхаа тэр хэмжээнд нь багтааж засгийн газарт олгож явах энэ эрх төсвийн тодтгол хийхээс өмнөх хугацаанд өгсөн ийм хуулийн төсөл санаачилж оруулж ирсэн байгаа засгийн газар. За энэ асуудлыг бүлгийн хуралдаан хэлэлцээд энэ бол үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаа гэж нэгдүгээрт үзсэн. Төсвийн тухай хууль зөрчиж байгаа асуудал ийм прецедент Монгол улсын түүхэнд байхгүй. Хэрвээ ийм прецедент үүсэх юм бол бид нар жил болгоны төсвийн хууль баталж явахын утга учир алга болно. Төсвийн хууль өөрөө хизээ аймагт дуртай үндслээр задарч идэг ийм тогтворгүй нөхцөл байдал үүснэ гэж нэгдүгээрт үзсэн. Хоёрдугаарт их үүсвэр зарлага 2 бол орлого зарлага 2 бол аль аль нь заагдсан байдаг. Энэ асуудал бол энэ орж ирж байгаа хуулийн төсөлтөөр харамсалтай нь бол байхгүй. Үндсэндээ 7 сарын 1 хүртэл бүх цалингаа эдэж дуусга 7 сарын 1-ээс хойш юу болох нь хамаагүй гэдэг ийм байр суурьтай юм шиг асуудлыг оруулж ирж байгаа нь өөрөө бол ерөөсөө асуудал шийдэж байгаа хэлбэр биш ээ. Тийм учраас энэ асуудлыг шийдэхдээ яг ном журмаар нь буюу энэ 12 оны төсөв дээр тодтгол хийх маягаар энэ асуудлаа оруулж ирэх нь зүйтэй гэдэг энэ санал дээр бол Ардчилсан намын бүлэг нэгдлээ. Тийм учраас засгийн газар төсвийн тодтголынхоо асуудлыг оруулж ирэх нь зүйтэй гэж ингэж үзлээ. За хоёрдугаарт нь засгийн газрын үн цаас бонд гаргах 300 тэрбумын асуудал гаргасан. Энэ асуудлыг зарчмын хувьд нь дэмжиж төсвийн энэ хуулийн дээр заагдсан байгаа. Энэ 300 тэрбумын бондыг зөвшөөрөх тухай хурлын тогтоолын төслийг хэлэлцэж явах нь зүйтэй гэдэг дээр Ардчилсан намын бүлэг санал нэгцээ. За орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Лүндэ Жанцсан нарын гишүүдийн гаргасан санал байгаа. За манай бүлгээс энх болд нарын гишүүдийн гаргасан санал засгийн газар дээр харамсалтай нь өнөөдөр хүртэл засгийн газар саналаа гаргаж өгөөгүй байна. Төрүүлээд Лүндэ Жанцсан гишүүний гаргасан энэ саналыг их хурл дээр бол ирүүлсэн байна. Тийм учраас энэ хоёр хуулийн төслийг засгийн газрыг бол яаралтай их хурлд заавал 1 сарынхаа хугацааг хүлээлгүйгээр ач холбогдол өгч энэ 7 өнөгийн хуралдаанаар энэ хуулийн төсөл дээр нь саналаа өгөөд их хурлд бол ирүүлэх нь зүйтэй гэж ингэж үзлээ. За ингээд Лүндэ Жанцсан нарын болон энх болд нарын санаачилсан орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг хамтдаган хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. Тийм учраас Лүндэ Жанцсан нарын өргөн барьсан энэ хуулийн хэлэлцүүлгийг энэ хоёр хуулийн төсөл хамтран хэлэлцэх боломж гартал нь түр хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. За 5 дугаар асуудал бол олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх томилох тухай энэ улсын их хурлын тогтоолын төслийг бид бүхэн хэлэлцсэн. Ингээд ерөнхийлөгчөөс хугацаанд дууссан 2 засгийн газраас 2 хүмүүсийн саналыг бол оруулж ирсэн байгаа юм байна. За их хурл өөрөө 4 энэ олон нийтийн зөвлөлийн гишүүнийг үндэсний зөвлөлийн 4 гишүүний асуудлыг бол ярих ёстой. За өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 6000 илүү төрийн бус байгууллага байдаг. За бүлэгт ирсэн мэдээлэлээр энэ төрийн бус байгууллагуудад одоо нэгдсэн нэг одоо мэдээлэл өгөх энэ бололцоо нөхцөл нь бол ерөөсөө хангалтайгүй байна. 6000 байгууллага төрийн бус байгууллагууд өөрийнхөө чиглэлээр энэ мэдээллүүдийг бол авах ёстой. Ялангуяа их хурлаас бол сонгогдож томилогдох энэ гишүүд нь бол нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн чиглэлээр, гадаад харилцааны чиглэлээр, спорт, биеийн тамирын чиглэлээр бол ийм гишүүд ирэх ёстой. Энэ бол үндслүүд нь энэ чиглэлийн төрийн бус байгууллагууд бол нэр дэвшүүлэх ёстой гэж ингэж хууль нь өөрөө тийм байдаг. За ингээд орж ирж байгаа ингээд бүх байгууллагатай мэдэгдэлгүйгээр бүгднгийнхээ саналыг аваагүй. Тэгээ орж ирж байгаа гишүүдийг нь харахад энэ олон нийтийн радио телевизийн зөвлөл бол өөрөө үндэсний зөвлөл бол улс төрөөс бол ангид авах ёстой. Гэтэл орж ирж байгаа хүмүүс дотор бол дийлэнх олонх нь улс төрчид байна. Одоо жишээлбэл энэ нэр дэвшсэн 17 хүн дотор Шийлгийн Батбаяр хуучин сайд байсан их хурлын гишүүн байсан хүн, Нацгийн Жанцсан Оров бас их хурлын гишүүн байсан хүн, Лувсангийн Эрдэнэ Чулуун засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайд байсан хүн, Лувсангийн Одон Чимэд бас их хурлын гишүүн байсан хүн, сайд байсан хүн, Чирэн Жанхрын Шарав Жамц
За Монгол Ардын намын залуучуудын байгууллагын одоо сонгуультай ажилтан Пагужавын Нямдава бас их хурлын гишүүн сайд байсан хүн. Маамхүүгийн сайхан баяр энэ бол засаг дарга байсан хүн. Ловсон давгийн их тайван энэ бол дид сайд байсан хүн. Гэх мэт ингээ 17 хүний дийлэнх нь өөрөө дандаа улс төрчтэй байна. Тийм учраас төрийн бус байгууллагуудыг энэ одоо түрүүний хэлдэг дөрвөн чиглэлийн төрийн бус байгууллагууд энэ улс төртэй холбогдож яваагүй, улс төрийн аль нэг намын нэр дээр одоо ингэж улс төрийн өндөр албан тушаал харьж байгаагүй тийм хүмүүсийг гаргаж ирээч. Энэ өөрөө хуулийн бол яг үндсэн утга агуулга, хууль дээр тавьж исэн тэр улс төрөөс хараат тус байх, энэ олон нийтийн радио телевизийг одоо хуулийн дагуу шударга явах тэр нөхцөл болцоог нь бүрдүүлнэ гэж ингэж бүлэг үтсэн учраас энэ одоо хуулийн зарчмууд хэрэгжижтэл энэ асуудлыг төр хугацаагаар бид бүхэн бас хойшлуулах нь зүйтэй гэдэг дээр бол бүлгийн гишүүд бол санал нэгдлээ. Харин ерөнхийлөгчөөс засгийн газраас дэвшүүлсэн нэр дэвшүүлчдийг бол их хурл хилцээд явхад бол асуудал байхгүй гэж ингэж үзлээ. За дараагийн асуудал бол 5 толгой нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай энэ 39 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. За энэ асуудлаар эдийн засгийн байнгын хорон дээр бүлгээс орж ажиллаж байгаа гишүүдийнхээ бид нар бас бүрэлдэхүүнийг нэмж өөрчлөлөө. Ингээд энэ чиглэлээр бол баримтлах бүлгийнхаа байр суурийг бол тодтогоод энэ дагуу энэ эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэгт орж бүлгийн гаргаж байгаа зарчмын байр суурийг хамгаалаад эргэж бүлэгтээ энэ асуудлаа танилцуулаа гэдэг энэ чиглэлийг бол өглөө. За дараа нь бид нар бол дид хорооны асуудлуудыг хэлэлцсэн 3 дид хороо шинээр байгуулах шаардлагатайгаа энэ бол сонгогчдын бүртгэл хариуцсан мөн өргөдөл гомдлын мөн 3 дахь нь Улаанбаатар хотын энэ утаатаа тэмцэх. За тэгээ ардын намын бүлэгтээ тохиролцсны дагуу 2 дид хороог тэдний хариуцах ёстой байгаа. За манайх бол сонгогчдын бүртгэлийн асуудал дээр Зандахүүгийн их болд гишүүнийг энэ асуудал хариуцсан дид хорооны дараагаар нэрийн томилох асуудлыг бид бүхэн бүлгийн хурлаас шийдэж гаргалаа. За дараагийн асуудал бол иргэний захин үнэмлэх олголтын ажлын явц байдалтай танилцах энэ ажлыг бол хийх ёстой байсан. За энэ даргын үргийг нь түр орлон гүйцэтгэгч амар санаа ажиллаа дөнгөж 5 дахь өдөр авсан байгаа учраас ажилтайгаа танилцсан хэмжээгүй. Тийм учраас бүлгийн гишүүдээс гарах асуудалд бол хариулт өгөх боломжгүй байна гэсэн үндслээр бүлэг дараагийн ээлжид бус хурлаа хийхэд энэ асуудлыг бол жижигтэн авч нэлээд сайн нухацтай ярих нь зүйтэй гэдэг энэ шийдвэрийг бол өнөөдрийн хурлаас бол гаргасан. За Монгол банкны ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг та бүхэн санаж байгаа бах. Тэгээд бид бүхэн бол бас Монгол банкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцъё гэдэг энэ саналыг бол Ардчилсан намын бүлгээс бол албан ёсоор тавьсан байгаа. За эдийн засгийн байнгын хорон дээр энэ шатхуун бензин шатхууны үн нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үн огцон мөсөнтэй холбогдуулж ажлын хэсэг бол ажилласан байна лээ. Энэ ажлын хэсэгт бол аль аль хоёр бүлгээс бол гишүүд орж ажилласан. За энэ үн нэмэгдэл дээр Монгол банкны ч буруутай үйл ажиллагаа, мөн нефт импортлагч компаниудын буруутай үйл ажиллагаа аль аль нь нөлөөсөн байна гэдэг энэ дүгнэлтийг гаргасан. За харамсалтай нь ажлын хэсгийн хурал дээр ардын намын бүлгийн гишүүд одоо ардын намын бүлгээс орж байгаа ажлын хэсгийн гишүүд орж ирж ажлын хэсгийн дүгнэлтэнд бол гарын үсэг зурхгүй байна гэдэг энэ мэдээллийг энэ ажлын хэсэгт орж ажиллаж байгаа манай гишүүд өгсөн. Тийм учраас энэ 7 хоногт энэ ажлын хэсгийн үйл ажиллагаа бол дуусах ёстой гэсэн энэ байр суурин дээр бол бүлэг байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. 7 хоногт нь тухайн байнгын хороо чуулган нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн эртсийн тухай мэдээлүүд бол хангалттай олон гарч байгаа. Тийм учраас энэ мэдээлүүдээс иргэн сонгогч гэсэн өөрсдөө мэдээлүүдийг хангалттай авч байгаа. Бүлгийн зүгээс хоцролт өндөртөө таслалтын цагтаа байгаа гишүүдэд бол анхааруулгуудыг өгч байгаа.